За би хойд цэнгэрийн ахуйн дотор ингээ очиод ороод дотор нь ингээл маш гайхалтай зүйлийг үзсэн. Тэнд байгаа сүг зурагнууд одоо урдны хүмүүсийн хийж исэн зүйлсүүдийг ингээ харахтаа юу гэж утсан гэхээр энд л яг нөгөө гайхамшигтай зүйл чи энд байгаа юм байна. Эндээс миний зүрх сэтгэл хүлж бидний зүрх сэтгэл хөдөлдөг юм байна. Энд бол бидний урлан энд байд юм байна гэх. Тэгээ би тэнд нэг бүтээл хийсэн хамтаараа. Тэгээд тэрийг ингээ орой ингээд харахад үнэхээр тийм бол байгалийн урлан бий болсон байсан. Байгаль орон зай. Бидний урлан. Байж болно. Маш хийсвэр. Тэр тэн гэдэг миний хувьд бол бас бүр хийсвэр байхгүй. Байнгын нүрэлж идэг. Монголчууд бас хүмүүрлж амьдралтай тий. Тэнд хэдэн зарлаа, тэнд хэдэн зарлаа ингээд байгалаар явлаа. Хойд цэнгэр ингээд алтан давганд явлаа. Бас урлан л байхгүй. Маш том өргөн цар хүртэй асуудал. Миний урлан хаасаагүй. Байгаль бас өөрөө урлан гэж болно шүү дээ. Заавал урлан гэхээр урланд ажил хийснээрээ тий бүтөөл хийснээр тэр урлан гэж бодож бас бодох хэрэггүй байгаа. Бас урлан гэдэг ч юм тий уран бүтээлч юм хаана аль орон зайд харьцаж чинь өөрийнхөө үзэл бодлоо тий тодорхой хэмжээний илэрхийлж чинь тэр л бол тий урлан гэж утгаас яваад байгаа юм тий. Нэг амар шин юм хийгээд л нэг амар суу алдар балдруулах ч юу юм зүгээр би миний хувьд бол их сайн дамжуулагч байх хэрэгтэй болов уу гэж бас боддیں۔ Тэр сайн дамжуулагч байхын тулд хүн өөрөө юу бүтээх хэрэгтэй болов хийх хэрэгтэй бол. Тэгээ тэр утгаараа одоо уран бүтээлчид цаг үеэрээ өөрөөсдийнхөө тэр орчлонгоос ирж байгаа тэр онц тохио тэр мэдрэмжүүд тэр одоо дуудлагуудыг өөрийнхөө оюун ухаанд шингээж тэгээд тэрийг буцааж гаргахтаа бол тэр уран бүтээлчд өөрийнхөө тий дуулдаг нь дуулаад, уйлдаг нь уйлал, бүжиглэх нь бүжиглээл, үйлдэх нь үйлдээл, зурх нь зургаал, зураал тий хэлэх нь хэлээл. Ингээл өөрийнхөө тэр одоо ямар чадвар байдгийг тэр оюуныхаа чадвараар л тэрийг гаргаж ийн л да. Агуу өөрөө нэг тийм газрын дотоод энэ газрын хэвлийдэх тэр хий энэгээр амьсгалж байгаа юм шиг санагдсан нэр нь. Энүүтэй би яаж харцах хэвээр хүн ер нь энэ орон зайг яаж ойлгож хүлээж авдгийг. Тэгээ бид нар ялангуяа хүнгэж амтан бол энэ байгальд их дэлхий энэс үүссэн үүдгэлтэй байна. Тийм мэдрэмж төржийн цагаагүй төрчээд. Sag much buchi, Jans wurde jungte, ranzugte Babel uttertag. Unge rutur burig bi bottage bij maar bij. Charnon, hartsagang, och laat zich hier boeter het gooi gooi. Зай гэдэг л угаасаа төрчдөг урлагийн гол сүнслэг зөвлөдөг чанар. Тийм болохоор аль ямар орон зайтай хаана хизээ юугаар яаж харьцах нь ялангуяа энэ контемпорари урлагт бол уран бүтээлчийн материалын сонголт тэгээд дээрээс нь хаана яаж одоо ямар тавилтайгаар илэрхийлэх гэж байгаа гэдэг нь маш чухал байдаг. Samsport och jungte eidrulle bastige dunerte Chichamer nut min budig san oder kurking aviasta Sachen bein budig wie mit Spein
хичээлийн нэр олох гэж бас их зовж байгаа юм л да. Хийчдэг, дараа нь нэрлэлдэг ч юм уу. Нэг бол нэг сайхан нэр олцдог, нэг юм буугаад ирдэг. Тэрнийг бас юм болгох янз янзын юм одоо төрөнд очиж хурж мэдрэх юм үйлдэлүүд байна. Сэнгэраагууд одоо цэглэн гарахгүй байхын аргагүй юм да энэ дагуу том галерей л гэж боддгийг би. Зарим нь бол театраар төсөөлж ин, зарим нь бол одоо нэг чинь гэр сууцаар төсөөлж ин, зарим нь бол янз янзаар ингэж өөрөөр хөрвүүлж ин. Миний хувьд бол энэ дагуу галерей. Энэ бол өндөрлөгтний түүхэн ой санамж тэр соёл сэтгэлгээний маш гоё тийм төрслийг энд бол хадгаж утсан нэр энэ бол үнэхээр маш эртний дэлхийн хамгийн том галерей. Зарим хүмүүс харцаагаа өдөр бүрийн нэг өнгөрөн би тэдний будмаар байна хорцтой дүнг нэмэр байна битгий өнгөрийн танарт битгий орон хадэн чонч байсан бодгүй өнгөгийн аян Эхнээсээ бол ганц үг бол энийг бас концептыг өөрөө бас нэлээ өмнөөс нь бас хэдэн сар өмнөөс бодож босруулсан байна. Ялангуяа бол бид нэр зураг гэдэг юм уу энэ утгыг ойлгохоор бол ихэнхдээ жазаар амтай хэлбэрээр ойлгодог. Тэгэхээр тэр элементийг бол ганц үг энд тэр элементийг ашиглаж хийсэн байгаа. Тэгэхээр та бүгдд бол энд орж ирээд энд байгаа эртний төрсгүүрлийн бүтээлс гадна ганц үгээ өөрийнх нь бүтээлийг бас харах боломжтой. Ялангуяа бол энэ агууны цаатлын олон өнцгүүдэд өөрийнх нь үйл хөдлөлөө хийжсэн ботоо зургууд нь маш сонирхолтой тийм юм байгаа энд үзлэн тавьдсан байгаа. Тэгэхээр үзлэн үзэхэд хамгийн сонирхолтой нь бид нар энэ дотор зарим баг мөлхөж очиж үзэх тийм юмуд байгаа. Мөлхөж очиж үзэн зарим бүр хаана тэр юм байгаа гэдэг бараг хайж олж иж бас үзэх тэргээр сонирхолтой. Тэгэхээр энэ угаасаа бол ганц үг өөрөө яг энэ орчин урлагийн бүх нарын энэ ажилд орсноор бол нийтдээ бол одоо бараг 8-9 жил өдөр хамтарч ажиллаж байна. Тэгэхээр энийг инсталляшн одоо бол энэ аливаа нэг байршуул сууршуулах тэр элементийг ашиглаж бүтээлээ хийсэн. Та бүгдэг бол бид нар энэ урлагийн ертөнцид тавтаа морилно гэж хэлье. Үзэгсний нэсний мэддэг яа. Тавтаа морж үзэгснийг үзсэн үү? Тэгэхээр уран бүтээлч хүн болгон угаасаа өөрийгөө хайж тэ өөрийгөө нээхийг оролдог. Тэгэхээр хаана юу үзүүлэх үү, ямар орон зайд өөрийгөө гарах уу, нээх үү гэдэг бол уран бүтээлч ялангуяа контемпорари уран бүтээлч тийм үүрэг шаардлагатай байдаг. Тэгэхээр яг ганцхан өнөөдрийн энэ орон зайг ашиглаж хийж байгаа энэ бүтээл үзэсгэлэн болвол яг өнөөдөр бидний Монголын контемпорари урлагийн бас нэг анхны өөр элементийг илэрхийлж байгаа гэж хэлж болно. Энэ бол маш эртний ой санамжлалтай чулуу бол чулууг жишээ нь ботлоод ингэх юм бол зүгээр шорооноос чиг улаан гардаг шиг чулууг ботлоод тэрэнд ингээд ус аваад эхлэх юм бол тэр өөрөө хүнд их сонин гоё мессеж бүр бидний төсөөлөгдөөгүй тэр хэлбэр тэр амьтд тэндээс гарч ирч болно. Тэр монголчууд ер нь энэ чулуу гэдэг шүү дээ. Тэр чулуу гэж байгаа чинь тэр ой санамж ч юм уу тэр аливаа юмсын хадгалах те тэр одоо хүчийг л хэлж байгаа чулуу те.
Байгаль гэдэг чинь өөрөө хүнээс одоо асар их төвчээр ухаан амьдралын шалгуурыг их шаардж яадаг. Тэргээрээ надад болохоор ингээд тэр юм сүрлэг тэгээд тэр байгалийнх нь одоо тэр цагуурынх нь амьсгал нь те уран бүтээлч хүний хувьд бол асар их сэтгэлийг мань хөдөлгсөн. Тэгээ үүн дээр болохоор бас мэдээж тэр байгальтай уялдаатай уран бүтээл хий гэж бодсон л доо. Эндээс нь шүү дээ. Энийгээ ингээд тавьчин заяа. Тэр нь одоо энэ цагийн үндэс байгаа. Жохон татчихж ижил энэ өөрөө юу яах вэ? Тэгээд ерөнхийдөө ингээд тэнд явж байгаад нэг ангираа аяgur болоод тэгээ бодчихсон чинь Алтай хатга яг тэр хойд синхрен аваа жаргалант уулнаас олцсон юм бэлээ. Тэр түүхийн сонсоод бодож байгаад ер нь яагаад ингэж бас те ийм орон зайд гоё юм ихшгийг хийж болохгүй гэж гисэн тэр санаа төрсөн л дөө. Тэгээд ер нь тэр ажлаа ерөнхий ингээд шууд бууж ирэнгүүт нь барьж аваад хийсэн. Байгальтай харьцах урлаг нь ерөөсөө л хүнд тэр гоё орон зай яаж мэдэрч байгаа уран бүтээлч тэр өөрийнх нь илэрхийллийн бүтээл болж гарч байгаа үйлдэлээр дамжуулж энэ бүх холбоосыг л одоо хүн өөрөө бас юм холбогч байгалийн ямар ч орон зайнуудын хооронд нь холбогч байдаг гэдэг санааг л энэ үйлдэлээр одоо дамжуулж илэрхийлэх гэж. Бас энэ ер нь энэ орон зайг одоо олон тийм дүрс бичээс тийм ээ одоо тэр 30-40 мянган жилийн өмнөх юм эртний тэр дүрслэлүүд хүмүүсийн энэ бүтээсэн дүрслэл хурлын одоо агуу үнэт энэ талаас нь одоо би бол маш их гайхалтай хүлээж авч яг энийг ингэж урлагаар дамжуулж өөрөө бас урлагийн мэрэгчлээ юм болсны хувьд бол энийг үзэх энэ агуутай холбогдох одоо тийм цаа дотоод юм хүсэл тэмүүлэл бол их эртнээс байсан юм аа. Тэр агуун одоо тий ам тэр тодорхой тийм орон зай байгаа гэж бол ер нь хөдөлгөөнд орж явж байхдаа би тийм мэдэрч ирсэн.
ерөнхийдөө тэр агуу ам дээрээс нэлээд өндөрлөг дээр гарцсан байгаа шүү дээ. Тэгээ яг нар жаргаж яхад яг тэр акшнд гэрээ бариад тэр агуу руу ингээд орсон гэрэл орон зай. Тэгээ би бол нэг жоохон тийм сэргэлттэй талаас нь тийм үйлдэл хийсэн л дээ. Нууц элбэлтэй тийм байсан. Юу л дотгошоо орж гэрээ барих бол сонирхол байгаагүй. Тэгээд яг тэр нар жаргах акшнд бас нэг тэр орон зайнаас тийм өөрөө гуйх тэ. Ерөнхийдөө бол өөрийнхөө өчүүхэн гэдгийг л одоо мэдрэж байгаа л үйлдэл. Бургас юу вэ? Модны мөчр байна л да. Тэгэхээр энэ бол яг өөрийнх нь нөгөө байгалийн яг тэр өөрийнхөө хэлбэр дүр төрхтэй. Нааша холбогдож байгаа энэ болоод энэ хан бол хүний гараар босруулагдсан хэлбэр байгаа. Тэгэхээр энэ хэлбэр бол яг бид нар харахаар уран бүтээлч бол бас өөрийнхөө энэ санааг бүр илүү хүчтэй татахын тулд бол энд морины одоо юугаар дээл сүүл дээр бол энэ үзүүрт нь бол ийм хэлбэр үүсгэсэн байна. Эртний одоо оюунлог хүмүүсээ амьдарч байсан энэ орон зайнаас яг бидний одоо Монголын одоо яг өнөөдрийн ахуй амьдрал болоод бидний тэр сүнслэг сүлдлэг юм бас эндээс бий болсон шүү гэдгийг бараг харчаар энгийн тийм л хэллэгүүд байгаа. Дахиад цаашаа тэр орон зайг нэвтлэх одоо энэ хүн төрөх өөхөх гэж одоо үнцэнтэй энэ хоорондох цаг хугацааг туулахад бол одоо энэ агуу энэ орон зай байгаль орон зай маш гайхалтай юм орон зай бол одоо их чухал миний амьдралд бол маш их үнцэнтэй. Миний бас энэ урлагаар дамжуулж энэ орон зайтай харилцах үйлдэлд бол бас их үнцэнтэй гэж л одоо төсөөлөгдөж байна та. Миний хувьд бол эндээс одоо баахан материал худалдаж аваад одоо юу гэдэг дэшээ очоод тэнд ийм бүтээл хийх цагт явж болно шүү дээ. Тэгэхгүй. Тухайн орон нутгийн цаг агаар, бороо, нар бүгдийг биеэрээ мэдрэх хүн тэнд болж байгаа үйл явдлууд сайн муу бүх үйлдэл давхцаж байгаа. Тэндээс материал сонгож бүтээлээ тойрдог нь илүү надад их ойр байдаг. Аливаа орон зайд одоо тохирсон урлагийг яг тэр агаарт нь
нийлүүлж ингэж гүйцэтгэхийг бол хичээдэг байгаа. Хадны сүг зургийг яаж орчин үеийн хиллэгт оруулж одоо хийж дүрсэлж ингэж харьцуулж үзэж болох вэ гэдэг тийм концепц гаргаад идея санаа одоо гаргасан гэсэн үг шүү дээ. Тэгээд ийм хадан дээр юун дээр тоосхон дээр ийм зурнууд зурж тэгээд одоо ингэж зэрэгцүүлж байрлуулад ийм урлаг хийлээ. Орчин үеийн одоо инсталляц урлаг. Орчин үеийн хийцтэй юм барилгын тоосго. Тэгээ энэ тоосгоны мөн чанар ч гэсэн энэ хаднаас одоо ингээд чулуулаг материалаас гаргаж авч одоо орчин үед хэрэглэж байгаа материалыг зүйлс. За эрт үеийн хүмүүс бол яг нэлийн хадан дээр идэг. Ер нь бол Монголын одоо энэ түүхэн юм олдур хадны сүг зураг монголчууд хайрлж хамгаалж энэ улсынхаа өв санд бүртгэж энийг хамгаалтаа болгож одоо ажиллахгүй бол бас болохгүй гэдэг шаардлага бол тулгарсан байлээ. Ер нь энэ дэнд явж байхад одоо орчин үеийн Кирилл үсгээ одоо хадан дээр бичих тэ одоо эртний тэр нандин зүйлсийг одоо гутаах гэдэг юм уу. Зориулт нь бол өөр л дээ. Эртний хүмүүс бол яаж хийдэг вэ гэдэг тэ чулуугаар хийжсэн. Орчин үед бол яг ийм баг зашлаад Это важно, что художники современные в Монголии и вообще в мире стали обращаться к прошлому. Наше наследие великолепно. Мы имеем просто гигантские музеи фактически. Гигантский музей. И надо, чтобы обязательно люди видели это. Надо, чтобы обязательно прикасались к этому прошлому. Наши предки были очень талантливы. Ну вот, например, эта композиция, это известный же ведь очень сюжет. Он во многих эпических сказаниях Монголии пересказан. Два богатыря, они сначала бьются на копьях, потом они бьются на мечах, потом они бьются на луках, и никто не побеждает. И тогда они говорят: мы будем с тобой побратимами. Побратимы. Да, это вот сцена побратимства фактически. Вот здесь. Это уникальный вообще сюжет. И сам по себе это невероятное сокровище для всего человечества. Өнөөдөр эртний сайхан тийм юм дээр би чам таартай лоомоо гэд бичсэн байгаа байхгүй юу? Тийм үү? Би чам таартай тэн дээр нэмхэн тэр тэдэн онд ирв гэд. Энэ хүн төрлөختн тухайн үед өөрсдөө гэж биеүндээ хайраа зарж бичээгүй. Би чам таартай гэж бичээгүй шүү дээ. Юу гэж бичсэн гэхээр тэдний хэл ярианы хэрэгсэл болж ирсэн тийм зүйл. Маш хүчтэй тийм мессежнүүд. Өнөөдөр хүн төрлөختөн үнийг бүүмөрт. Үнийг бүүмөрт.
санаа нь шүү дээ. Одоо жишээл манайх чинь нэг түүхийн дурсгал соёл тэгэл археологийн олдор, палеонтологийн олдор эдгэргээл байж хамгаалт их муу байдгийн шүү дээ. Жишээл одоо байгаль дээр байгаа гэх чинь шууны сангасандаа дүүрчихсэн үнэр танар гэж ихтэй хүн. Тэгэхээр бол юмыг оригинал байлгахын тулд хамгаалах хэрэгтэй байхгүй хадгалах хамгаалах. Одоо жишээл энэ дээр ингээд бичсэн. Одоо энэ дээр PS гэж байна шүү дээ. PS гэдэг чинь нэг бас нь бол постскриптум гэж одоо дараа нь хэлэх бас нэг үг байдаг шүү дээ. Ямар нэг юм дээр дараа нь хэлэх гоц юм бол жич гэдэг. Манайхан тэгдэг шүү дээ жич. Тэгэхээр жичтэй бол одоо нэгс нь бол энийг бол хамгаалах хэрэгтэй байна гэсэн дээр гаргалгааг нь гаргаж өгч санаа нь юм байна. Одоо хой зинхрэн агууч одоо манай Бэтхойн олон улсын дэлхийн чанартай түүхийн дурсгалт антропологийн хувьд те археологийн хувьд ер нь дэлхийн ер нь манай одоо ганц урдаа барих агуунуудын энэ дээр бол яг тэр дотор байсан нэг хатас зураг нэг төрсийг аваад ингээд нэг жоохон инсталляц зохиомж хийгээд тэгээ хажууд нь энэ байгалийн чулуугаар өөрийнхөө нь юугаар зохиомж хийж байгаа. Тэгээ энэ бол нэг тэмээний дүрс байна. Энэ ч одоо дахиад давтагдчихгүй юм. Ямар тэр үеийн 30 40 жилийн мянган жилийн өмнөх хүмүүс юм гарч ирээ дахиад зурчих биш. Тэгээ бид нар одоо хойч үедээ хамгаалж явах бол одоо тэр Франц, Испани тэгэл одоо янз бүрийн орнуудад иймэрхүү одоо түүхийн дурсгалт юмудаа бол айгуу сайхан хамгаалсан. Одоо жишээлбэл одоо хүн үзгээл яхад шатмат ингээ хийцэн байх чийтэй. Тэгэхээр манай зайсан толгой их гоё шат ороо шүнчсэн гэрэл мөрөл асчихсан. Хүний явхад бол тав тухтай тийм өндөр газар шигсэн бас ингээ сайхан тэр маягаа тэр жишгээ дотор нь ороход ингээ зүгээр сайхан юу дах хэрэгтэй байна. Ингээ сайхан ингээ гэрэл мөрөл тусчихсан. Тэр хамгаалтаа наагур нь тэр хамгаалтын шилмэлч байдаг юм. Одоо тэр бас нэг уран зургийн галерей чинь ингээ нэг хүн төрхөр үгээр тийм нэг юу байдаг шүү дээ. Нэг сайхан хаалт малт хийцэн ч байдаг юм уу. Энд ч одоо дэлхийн тэр шидэврүүдийн тоонд бол ер нь орчиж байгаа шүү дээ. Бүх тэр урлагийн зөвхөн зүйлийн сэрэг мандлын тэр сүүлд ингээд хийсэн 20 дугаар зуун эдрээс хийснээс гадна чинь энэ ч ерөөсөө тэрийг бол хуулаад зурчих болно. Дахиад шинээр сэтгэл зурчих болно. Одоо энийг бол хийж чадахгүй. Тийм учраас бид нар энийг бол манай одоо Монгол улсын тэр одоо засгийн эрхэнд байгаа өшөө бүр одоо энэ хариуцдаг байгаль орчин тийм ээ одоо түүхэн олдор дурсгалыг ингээ хамгаалах олон байгууллагууд тэрийг бол засгийн бодлоготой улсын хэмжээнд авч үзэх хэрэгтэй. Энэ чинь улсын хэмжээнд байтугай бүр дэлхийн хэмжээнд авч үзэх. Одоо бүр энэ чинь ЮНЕСКОгийн бүр өв сан өдргээл тэрийг бол яах хэрэгтэй те ер нь хамгаалах нь надад бол их готогч. Ороод ерөөсөө ухаалтах төгч шүү дээ. Хой цэнгэрийн ахуйн дотор ингээ очиод ороод дотор нь ингээл маш гайхалтай зүйлийг үзсэн. Тэнд байгаа сүг зурагнууд одоо урдны хүмүүсийг хийж исэн зүйлсүүдийг ингээ харахтаа юу гэж утсан гэхээр энд л яг нөгөө гайхамшигтай зүйл чи энд байгаа юм байна. Эндээс миний зүрх сэтгэл хурж бидний зүрх сэтгэл хөдөлдөг юм байна. Энд бол бидний урлан энд байд юм байна гэх. Тэгээ би тэнд нэг бүтээл хийсэн хамтаараа. Тэгээд тэрийг ингээ орой ингээд харахад үнэхээр тийм бол байгалийн урлан бий болсон байсан. Тэгэд хойд цэнхрийн агууд үнэхээр гайхалтай
сэтгэл хөдлөл болсон. Яг үүнээс улбаалаад яг миний сэтгэл бидний мөрөөдөл яг юм том байх хэрэгтэй гэж би галт чонгор гэж нэрлсэн. Галт чонгорыг гаргаж ирсэн. Тэр хойд цэнхрийн агууг яг би тийм гэж бодоогүй орсон чинь л ингээл айгуу тийм хүүтэн сэрүүн мэдрэмт төрсөн гэсэн хэрнээ зүрх сэтгэл дотроос шатчихсан. Тэгээл тэр хүүтэн агаар байсан ч гэсэн дотор маань яг хүчтэй тэр халуун мэдрэмж төрж ирсэн гайхалтай байсан. Тэр чулуу магадгүй нэлээд урттай 30-30 харьцаатай нэлээд том зүйлүүд байсан. Тэнд ингээл шовуу тэгэл бид нар маш олон зүйлийг ингэж оруулаад тэнд бас яг нэг бүтээл гаргасан хийсэн. Тэгээ хамгийн сүүлд нь тэр бүтээлээ ингээд харсан чинь чулуунуудаа цуглуулад тэнд би тэр галт чонхрыг хийгээд гаднаас ингэж чулуунуудаа түүж ирээд орой би бүр 10-11 цаг үед яг тэрийг ингээл галлал хийгээд үтсэн. Тэгэхэд бол одоо их гайхалтай байсан. Хамгийн гол нь тэндээс би яг юу харсан гэхээр энэ бол тэр чигээрээ хараад ингээ ойлгохдох, уншигдах тэр бичээсүүд байсан. Магадгүй эрүүл хүмүүсийн хувьд бол нөгөө яриа сонсоод бүх мэдрэмжээрээ мэдэрдэг. Бидний хувьд бас сонсохгүй зөвхөн тэр зургийг хараад бас ингээд гараараа мэдэрчээсэн. Энэний талаар хүмүүс надад ямар нэг юм яриаггүй. Гэхдээ энэ бол түүх гэсэн хэрнээ яг мэдээллийг дамжуулж байгаа гайхалтай санагдсан. Заавал урлан гэхээр урланд ажил хийснээрээ тий бүтөөл хийснээр тэр урлан гэж бодож бас бодох хэрэггүй байгаа. Бас урлан гэдэг ч юм тий уран бүтээлч юм хаана аль орон зайд харьцаж чинь өөрийнхөө үзэл бодлоо тий тодорхой хэмжээний илэрхийлж чинь тэр л бол тий урлан гэж утгаас яваад байгаа юм тий. Өөр хөдөө өссөн хүүхэд тэгээд мал дөр өссөн болохоор чи ерөөсөө ахуй амьдралаасаа эхлээд тэгээд энэ юу амьдарж байгаа орчин ерөөхдөө тустай. Тийм болохоор юу нэг ялгаах ижил өстэй тал нь илүү тий байгаад ити. Энэ минь өөрөө төсөөлөгдөхөд бол ер нь байгаль дэлхийн мөн чанар, байгаль дэлхийн бодит үнэтэй их ижлэхэн төсөөлөгддөг. Тэгээ энэ ажил минь өөрөө
яг орон зайнаас харсан тэр ном дотор гарын хөв байгаа тийм. Энэ бол би өөрөө өөрөө үйлдэл хийж байгаа болохоор байгаль дэлхээ ямар нэг юм зөвөр холбогдож харьцаж байгаа. Тэр хэлбэр байгаа хгүй. Харилцааны хэлбэр гэж. Мэдгүй би бол ингэж боддог. Зүгээр одоо орчин үеийн урлагч шүү дээ. Энийг тийм дээрийн эртний үндсний уламжлалтай олж утгаад байгаа юм. Шо бол хүлдүүлэх юм санагддаг. Юу л тэгж дутдаг. Хүмүүс өөр л янз янзаар бодож байгаа шүү дээ. Энэ чи хэн нэгэн таалагдах гэж хийхгүй шүү дээ. Би өөрөө яахыг хүсч тэрийг хэлж шүү дээ. Би тэр үлсэн шүү дээ. Надад нэг юм сонин содон санагдсан газрууд дээр би тэр юмд байрлуулаа явуулсан. Яг тэр агуудэр чи болохоор тэр нэг юм их юмаа гэж хадвсан тийм амар адилхан тийм. Тэр л надад таалагдсан. Тэрээс тэр сүг зураг мөрөг тэр 30 40 мянган жилийн байна тийм. Сонин шиг сонин санагдсан. Ойлгомжтойгоор тайлбарлахад бол зүгээр. Хүмүүс нэг юм текст уншиж байгаад ингээд нэг юм тодруулагчаар ингээд нэг тэмдэглээ явдаг шүү дээ. Тэр шиг тийм л юм болоод. Одоо ингээд өнөөдрийн болж байгаа амьдрал юм ингээд хараад тахад хүмүүсийн хийж байгаа хүн амьтан өдрийн хийж байгаа үйлдэл ихэнх нь тийм нэр нэмдэ таалагдах. Им нэрдэ таалагдах гэсэн дандаа нэг тийм юм байдаг байхгүй. Зэгтэрэл тэрийг авч тавьдаг юм шүү дээ. Ааш нэг хэдэн зуун километрийн цаанаа яргасан нуурын дээр авч тавьчихсан юм шүү. Тав бүгд тэр агуу. Зарим хүмүүс бол энийг хараад бол асар ер нь их өндөр үнэлэлтэй зарим хэсэг нь бол үрүүцээцсэн л дээ. Тиймэрхүү хэлдэг. Тэр мөр л хамаагүй болж тоодогч.
Уусаж юм шиг тийм шүү дээ. Хонгод гэдэг юм чинь амар тийм сонь барьцгүй зүйл шүү дээ үгүйс. Хаан зурч болно шүү дээ. Тэ. Байгальд энэ урланд байна уу хаана тэ. Яаж орж иж бол. Тэгтээ тэрийг яг ингэ бариад тайлбарлана гэдэг бол бас бүр сонир асуудал. Гарц нэг хийж байгаа элемент тэмдэгтүүд тийм хөвчлэн хот тий суурьсан нийгэм амьдралын илэрхийлэлтэй. Тэгээд энэ яагаад ингэж энийг сонгож авсан гэхэлэр энэ элементийг одоо байгаль орон зай тий түүх соёл энэ зүйлсүүд дээр ингэж холбож өгч байгаа. Энэ хоёр маань юугаараа холбогдож ийн гэхлээр одоо энэ тэмдэгт гарцнууд маань ерөөсөө тий хүн одоо бидний чинь баахан буужсан л заваарсан тий дуу чимээ бүр тийм л амьдарч штт. Тийм ерөөсөө тэр гоё сайхан юу гэдгийг орон зай бүх юм руугаа ингээд яг өвчтэй нөлөөлж байгаа хэрэг. Энийг гаргахын тулд жоохон орон зайны хийхин тулд энэ илүү тохиромжтой. Нэг жоохон нэг хэсгэн хугацаанд ч юм уу тий ядч хилтэй ганц ч юм уу тий байгаль орон зургааг нэг тий аялаад тодорхой юмудаа цэвэрлээд тий өөрийгөө тэгж салж ивэл уг нь их зүгээр. Тэгж салж ин гэхдээ бас жоохон ухаалгаар тий. Монголын орчин урлагийн хөх нарт өвөөс боломжил болгон зохион байгуулагддаг Арт Camp 2015 хөтөлбөрөөр энэ жил сүнслэг сүлдэг чанараараа Алтай дуудлага байгалийн урлагийн хөтөлбөр нэртэйгээр Монголын үндэсний олон нийтийн телевизтэй хамтран одоо зохион байгуулагдаж байна. Урдаг бодоод ерөнхийдөө бол дэлхийн 20 дугаар дайнуудаараа тэр дундаа бол Европт байсан тэр модерн
шин төгсөлт соёл урлаг бол дэлхийн 2 дугаар дайны дараа одоо ерөнхийдөө бол Америкт pop art хэлбэрээр хөгжөөд 50 60-аад онд буцаж Европтой бол эргэж ирэхдээ бол 60-аад оноос эхэлж бол энэ contemporary art гэдэг тэр үхэл гарсан. Ер нь бол хэдийн төлөвт ер нь бол бас энэ одоо яг хөтэ урлагч нь одоо ингээд нэг улс орны нэг төвшинг тийм ээ соёл иргэшлийг бол урлаг соёлоор нь л хүлээж авна шүү дээ. Ер нь бол юу л да. Энэ бол зүгээр сэтгэлгээний эрхчлэл байхгүй. Орчин үеийн урлаг бол сэтгэлгээний эрхчлэл. Үсэд үхэн үзэд өсөлтөн гаргачаал, борлоо өсөлтөн гаргачаал ингээл байж хахад гаднаас орж ирж байгаа нөгөө энгийн хүмүүс чинь нөгөөдөгтэй чинь шууд харилцдаг. Одоо жишээ нь арт кампын үзэгтэн очиад гарахад тийш дээ. Арга бүр урлагийн бис сургуулийн оюутнууд одоо бол маш их үздэг болсон. Орон зай бол бүтээлч хүнд өөрт нь ийм орон зай, ийм орчинд юу хийх үү, ямар юмэр өөрийгөө илэрхийлэх үү гэдэг бол тухайн цаг үед нь өөрт нь бууж ирдэг. Арт гэм хөтөлбөртэй адилхан нэг юм инсталляц хийжсэн байхгүй. Тэгээ тэр инсталляцийг харсан баахан хүмүүс орж ирэнгүүтээ ийм урлаг байх гэсэн. Одоо урлагийг ингэж идэх юм уу? Энийг гэдэг урлаг гэх хөөч гэж яах шиг иймэрхүү яриана. Гэтэ одоо бол багассан. Бид нар их баг мэддэг юм байна тэгэхээр. Ингээл одоо баруун хязгаарт очлоо гэх чинь хичнээн юмтай таавал хичнээн олон үндэстэн, хичнээн олон янзын урган бол мал зүсэн хүртэл өөр тийм мал амтан бол одоо тэгээд. Тэгэл ой мод одоо хад чулуу идэр бол энэ бол энэ урлаг хөвчл манай бол мундаг тийм боломж байх. Яг зөвхөн Венецийн биеналд очиод одоо тэр гадны одоо томаструудын урлагийг хараад нэг айхтар хоох энэ төр гэдэг нэг одоо гайхаад шоконд ороод байх юм биднэрт байгаагүй л дээ. Харин тэндээс бид нар өөрсдийнхөө одоо юугаараа ялагдаж байна уу? Бидний юм тэндээс одоо юугаараа онцлог байгаа гэдгийг өөрөөсдийнхөө бид нар харж тэрэндээ өөрсдөөс нэгсэнтэй бол юу авч ирсэн, таашаал авч ирсэн л да. Ирсэн бүхэн эргээд отон байгаа. Инээсэн бүхэн нөхөр биш байгаа. Ирээдүй үргэлж мишээсэр байгаа. Ирээгээд дал